За манайхаа энэ өдрийн минь үргээ. Гадаа орой харанхуй болоод эрт харанхуй болсон. Энэ ингэдэг болцлоо одоо бүр. Наваг ойрын өнгөрсөн 7 хоног тэр оройгоор эхлүүлээд энэ 5 6 гээд. Өнөөдөр би 5-аас ажилтаа, 6-аас ажилтаа тэгээд 5 гээд гэрээсээ гараа явж байна. Блог эхлэе. Өнөөдөр бүтээсэн өдөр гадаа амар трафиктай байна. Төвжирл ихтэй байж та Лондонд чи яасэ. За би төг гудамжруу нийлээд тахе. 4 месаараа. За том маань хоёроо оролтоо. Тийм төвжирл ихтэй байна. Шинэ жил болох гээд маргааш нөгөө өдөр удахгүй боллоо доо. Монгол хүмүүс шинэ жилээ тэмдэглээд Facebook-ээр дүүрэн Ланы гэрэлд шинэ жилээ тэмдэглэж байгаа бичлэгүүд явагдаж байна. Манай цалхааны эрчим хүч маань жоохон догдолтой байх шиг байна. Тэр их буруу шүү. Би зүү эргээд зам тавчлан гэдээ тарчул яа тий. Тэгвэл энэ трафикт ингэж явах юм бол өнөөдөр ажилдаа амжихгүй нэ шүү. За ороодоо манай нэг дараа талын ороодоо гарсан. Би яг 31-нд уулан би амрыг гэж хэлсэн. Тэгсэн чинь уучлаарай хагийн 31-нд ямар ч амрах боломж байхгүй. Нөгөө хүмүүс ихэнх жолооч нар, хуучин жолооч нар маань 31-нд холидейгаа 25-наас 31-ний хооронд гээд холидейгаа захиалжтай юм байна. Тэднэртэй холидейг өгсөн ч одоо жолооч байхгүй болчиход байна. Чамд бол амралт өгмөр л даа. Надад ямар ч жолооч байхгүй болохоор би чамд амралт өгч чадахгүй гэж. Чи 25-нд Крисмсээр амарсан юм чи одоо 31-нд ажиллаж таарандаа л гэж байна. Гэхдээ чамд яг 31-нд би жижиг лорого ороотон дээр авчиж тэрийг унаа явж ажиллаж дуус байх гэж байна. Тэгсэн чинь яг жижиг лори маань гэдэг нөгөө си англиар байдаг нөгөө жижиг байдаг шүү дээ бүр нэг жижиг. Тэгээ тэрийг чи 31-нд унаарай гэж. Тэгээ тэрнтэй явах юм бол чи ажиллаж арай дуусгах. Тэгээд чи тарьж олно гэж шүү дээ. Тэгэхээр за окей үнэхээр жолооч байхгүй бол би ажиллая л гэлээ. Тэгээд 31-нд ажилтаа бол залж чадвал оноос өмнө гэртээ явахыг хичээнэ. Чадахгүй бол тэгээд зам дээр л оноо өнгөрөөхдөө тээврийн жолооч нар хөвчлэн зам дээр л өнгөрөөдөг гэж зарим нэг хүмүүс би задаа шинэ тээврийн жолооч болохоор одоо хуучин ажил шигээ санаал зүгээр авчийл гэсэн чи бас тийм боломж байдгүй юм шиг байна зарим нэг үе. Тийг бас эртнээс ажил мэдлээ зогсоод захиалах хэрэгтэй байсан юм билээ. Би бол шинкопто дарайл захиалж чадсангүй. За тэгээд нэг иймэрхүү сонирхол энэ 7 хоногийг хэлж байна. Энэ 7 хоногийн маргаашнаас нэгдэх гэж эхэлнэ. Тэгээд үүгээр тэгээд энэ удаагийнхан блогийг эхлэе. За тэгээд блогтойгоо цуг байгаараа. Ажил дээр очиад уулзъя 4 месаараа.
Окей. За юу вэ манайха? Сар машина дэлгүүр авлаа, машин дагаар суучлаа. Тэгээд бүхийд ингээ одоо машин төлөв үзлээ энэ. Машины хойслыг бүгдийг сайхан шалгаад тэгээд маш чухал юм нь болохоор энэ түлш шир байна. Түлш талаас доогоор доош орсон байх юм бол би өнөөдөр түлш шин гэсэн үг. Тэгээд ад бүлүү бол маань бүр дүүрэн байна. Ад бүлүү маань болохоор дизелийг одоо шингэрүүл жоохон агаар цэвэршүүлэх маягаар одоо хийж явдаг. Том тэрэг сүүлийн том тэрэгнүүд одоо евро 6-аас хойш. Тэгээд эдгэргээ шалгаад хянах дээр янз бүрийн нөгөө анхааруулсан тэмдэг гарч ийн үгээр тэрүүгээ бүгдийг шалах хэрэгтэй. Тэгээд машинаа гараад эргэн тойрон шалгана. Одоо энэ надад удаа air supply pressure-ээс амар муу одоо амар бага байна гэж зааж байгаа хөө 3.5 бар. Тэгвэл одоо энэ би 6 доотлон 6.5 хүртэл хүлээх хэрэгтэй байгаа. Энжинжээ ажиллаад моторч ажиллангуудаа энэ хайраа шахаж ирж байгаа байхгүй. Айр танкаа шахаад айр танк чинь дүүрээд ирэхлээр энэ чинь унтраглаар нь би хөдөлж явж болно гэсэн байхгүй. Одоо энийгээ дүүрлэгээд машина нормалдаад энэ хооронд нь би машиныхаа өвслийг хийгээд дугууны эвдэл янз бүрийн эвдэл байна уу бүх юм ингээ шалгаад бүх юм ажиллаж гэнэ үү ажиллахгүй байна уу гэх бүгдийг шалгах хэрэгтэй. Тэгээд ерөнхийдөө бол өнөөдрийн ажил ингэж л хэлж байна. Миний ажил одоо 6-аас эхлэн цаг одоо тэгээд 6.4 боллоо гэж надад анхааруулж байгаа байхгүй шинэ нэмэгдээлээд. Гэтэ стил хэврээ баг хэврэл байна. Энэ улаацсан байгаа шүү дээ. Энэ улаасны үйл хүлээх ёстой. Тэгээд энэ агаар байхгүй болохоор энэ суудлаа ажиллахгүй. Агаар чинь дүүрчээж энэ суудлууд чинь хийгээр ажиллана. Тоонсууд чинь хийгээр ажиллана. Бүх юм нэр нь хийгээр л ажиллана л та. Тэгээд энийг жоох үйл агаар яаж байгаа агаараар бас энэ өрүүлээ бас болно. Агаар байхгүй бол энэ солигдохгүй. Агаар чинь дүүрсний дараа би бүх юмаа хэвэн байдлаар өсөлж бол. За тэгээд одоогийн байдлаар бол энийг үлэх хоорондоо машины эслийг шалгана. Тэгээд өнгөрсөн 7 хоногийн бүлхүү болоод мань таа бүхэн таалагдсан гэдэг итгэж байна. Ингээд өнөөдөр ингээд миний ажил маань ингээд үүгээр эхэлж байна. Өнөөдөр 6 цагаас эхэлж байна. Оройн 6 цаг хүртэл ажиллах байх. Өглөөний 6 цаг хүртэл. Тэгэхээр чадвал би наан дуусах бодон чадахгүй байх юм бол 6 цагаас цагтал тусах байх. Яагаад гэхээр шин трафик төгжрөл маш бага байдаг. Тэгэхээр зодтолтын төрлийн жолоочноор бол маш хурдан яваад ирэх боломжтой байдаг. Өдрийн цагаар бол төгжрөл ихтэй болохтой жоох удаан явдаг. За тэгээд бичлэгтэйгээ цуг байгаараа. Өнөөдрийн шөнийн амьдрал маань хэр байх нь вэ? Тэгээд та бүхэн надтай цуг аялаад өнөөдрийн ажилтаа минь цуг байгаа. Миний ажлыг тэгээд дүгнэхэн дүгнээд хахна хараад баясхан баясаад тэгээд бүгдээрээ цуг хамтдаа байгаараа. Shoo! Cheers guys. Машины хэдэн ингээд тойроод алхаад шалгаа явж байна. Өргөчний маань түлш маань дүүрэн байна. Паркинг брейк. Push. Яа, паркинг брейк. Landing leg маань applied to work ажиллаж байна. Хэрхэн тохионод маань бүгд ажиллаж байна. Дугуйныхын хийнүүдийг шалгалаа. Ингээд зов гайгүй байна. Кабель шалгана. Кабель маань загидсан байх сайн байна. Хотсон. Бэлж явж байгаа бол хаягдчихдаг байхгүй. Хоттой шалгаж хэрэгтэй. Айн emergency lines ханы холбогдоод бүгд холбогдсон байна. Бүх юм зүгээр чиний харагдаж байна. Машины лориг маань сайхан угаацсан байна. Бүх юм сайхан зүрх. Энэ бол шараа мараад байсан хятаднаад байна шүү. Сайхан угаасан байна. Янз бүрийн зураас байна, эвдрэл байна. Бүгдийг шалгах хэрэгтэй байгаа. Гэхдээ янз бүрийн зураас эвдэрлийг шалгахгүй бол дараа нь тэр бол над дээр буух магадaltaй болохоор. Энэ нөгөө апплуу идэх танк чинь баггүй. Бүгд хатдаг сайн байна. Дугуйнууд аймаг өнгө орцсон байна, угаасан байна. Хийнүүд нь гайгүй байна. Хэлсэн тохионод бүгд ажиллаж байна. Маркер лайт ажиллаж байна. За ерөнхийдөө бол ажиллаж байна. Номер ингээл ажиллахгүй байна. Номер ингээл бол асчих хэвээр. Энэ кабель цохицсан байх юм. Яагаад цохиж вэ? Энийг хэлнэ. Энэ кабель цохицсан байх шүү. Амар nice. Саврын хатаж хэлсэн байт. За ерөнхийдөө бол болчлоо.
За одоо офс руу ороод ажиллаа аваад тэгээ ажилдаа гарна да. Офсоос нэлээд зайдаад өгсөн байна. Тийш алхах гэсэн залхуу үрчлээ. Лоритойгоо очив. Засчихсан. Лоритойгоо очиж зогсоод тэндээс аяарт ажиллаа авчаа. Тэгээ уусаад хаалгараа ухарчээ. Тэгвэл тийш алхах зүгээр 80 жил болно. Өнөөдөр очихгүй болно. Тийм ээ манайхаа. Гадаа ч хүйтэн байш оо. За хөдлөө. Зүүн талд маань чиргүү зогсож байгаа болохыг жоох урагшилж хагаад гэхгүй л. Янз бүрийн анхаараас нэмдэг бол байхгүй байна. Тааш борлон дээр одоохондоо гараагүй. Бүсээ эгээгүй байна гэд дахиад өгөөд байна. Зурга 5:41. Би 6-аас орж ажиллах хэрэгтэй байна. Цаг нь арай эрт байна. За тэгсэж. Ороод эхнийхэн дэлгүүрээ авчлаа. Тэгсэн чинь миний хамгийн дургуй дэлгүүрийг өгчлөө. Патны нөгөө хойдлороо ордог байхгүй. Хойдлогоор нарийн гудамжаар ороод хойдлороо ороод дэлгүүр дээр паркingдаг байхгүй юу. Тэгсэн чинь паркинг гарах гэхээр нөгөө дэлгүүрийн нөгөө гардаг хэсгэн дээр нэг маш жижиг машинууд паркингчээд байдаг байхгүй. Тэр аяга орсон суугчид. Тэгэхээр нөгөө том дэрэгч гарах гэхээр нөгөө нарийнхан замаар нь багтахгүй жоохон страгл хийгээд цаг алаад байдаг байхгүй. Сая би энэ өмнө нэг удаа л явсан. Тэгсэн чинь би машин паркингцаа гарч чадахгүй тэнцээ баг 30-40 минут болсон. Тэгээд одоо дахиад явуулж байна. Гэхдээ эхнийхтэр бол туршлагатай байгаа гэсэн. Одоо хоёр дахь дээр арай болгоомжтой орж болгоомжтой гарна гэж бодож байна. Болохоо тэгээд би чи ямар жолооч вэ? Би алтын жолооч юм чи. Манай жолооч бол тэгж шít. Аги чи чадна чи одоо мэрэгжлийн жолооч гэсэн л явж байна. Йоо патны юу өстой за нэ гэсэн чинь. Нэ аги чи одоо чадна чи бол мэрэгжлийн жолооч гинэ. Манай шинэ жолооч парклж байна. Энэ хоёрын голоор баг. Нацэг л. Хаасан хийлээ ингэдэг л. Гэтэ энэ амар хэцүү хүний машин тольж өгч гээд. Энэ чинь манай энэ компани машин. Одоо тэгшлээл манай компани машин яриад бас юугаа болгож. Энэ арай жижиг хойно 2 дугуйтайгаад энэ арай жижигхэн богинохон байхгүй. Өөр бон гэдэг. Бид нар онцгой хойдол нөө арай урт нь том нь. Одоо ингэж зогсохлоо ингээд тулаа зогсохлоо илүү гарч байгаа юм. Урт байхгүй. Хайдар болох жижиг гэн. Хойно 2 дугуйтай. Вэстэ болгож. Тэгээд эдгээр тусахлаа вэстэ болно. Хаачрлаа зогсож байна.
48 номерын хаалгаар ухарч байна. 45, 48 гэж авчих. За өнөөдрийн таны цагаар паста үлээ. Янз. Үлсэж байгаа юм. Ажил хийж үлсэж байгаа хоол идэх амар гоё үгүй тийм хамтдаа. Ягаад ч юм. Цаана амар гоё хамтдаа. Хөдөлмөрч. Хүс бас урсан байж. Дараа нэг хоол идэх сухлаа нэх гоё. Үлссэн болоод тэгт юм уу? Нэг гоё л хамтдаа сан. Таано тэр санагдав. Надад тэр санагдав. За хоол идэх болсон ажиллаж байгаа ажил. Тэс орж ачаагаа чаад олд контрол өдөр очиж ачаагаа буулгачаад нэг юм да. Нэг жолооч ажилдаа эхэлцэх шүү. Били өндөж. За ороод ачаагаа ч та. Хүрч асаа шүү дээ. Явууныханд гарцыг тагаа сайхан орчтой. Ингээл энэ том өргөч чинь энэ том байшин чинь ингээд чигээр хөрөгч. Цаадлынх нь болохоор ногоонод ийсэг энэний цаадалт болохоор усандаа тэгээд голд нь хөлдөг шүү дээ. За бараг миний ач шохон үлдсэн байна дөө энэ. Бусдаар бүрэг хоосоо. Фото. Хоёрхан сүтээ шаацны. Энэ ногоонууд нэг махахгүй. Тэгээд энэ болохоор ногоон энэ хайцтай юмнууд болохоор салаатнууд. Энд мах юу вэ? Надад 4 мах байгаа юм чинь 2 3 4 палат мах. Чилэр Чилфүүд одоо явгал могод хям юунуудыг махнууд тэгэл 4 палат байна. Тэгээ 2 милк. Easy нөө. За. Хаалган голоод. Үншээ. Dapat iya.
Уулзаас бүтсэн өдөрч сэлүүхэн байна шүү. Уул бүтсэн да гайгүй сэлүүхэн байдаг. Гэтэ өнөөдөр бол жоо машинтай гэхдээ сэлүүхэн байна. Тийм. Тэр доор нэг комент ороод ирсэн байсан. Тэр комментэнд тэгсэн байсан. Америкаас үлээ. Америкаас манай Америкийн сонин сайхан гэсэн мэл үү лээ. Одоо та нар миний өмнөх бичлэгийн доор комент байгаа. Тэрийг ороод унших юм бол тэр босын явдал алын явдлын бичдэг Америкийн нэг залуучуудын нэг юу юм шиг байна. Блог. Тэрийг ороод сонирхоод үзээр ууланд ажиг юм лээ. Миний яг сонирхдаг юунууд үлээ. Би тэрийг тийм гэмт хэрэг янз бүрийн тийм босын явдлыг сонсдог байхгүй. Тэгээд харин миний тэр сонирхдаг юмныг ороод ирсэн байлээ. Яг мэдсэн юм шиг. Тэрийг та нар сонирхороо манайхаа тэр их ажиг юм байлээ шүү. Би хайлт сонссон. Тэнд явж байхдаа одоо ялангуяа холын тээвэрт үздэг залуучууд бол сонсож явах хэрэгтэй. Ингээд Английн ингээд зам хараад зам засвартай ингээд зам хаагаал хашаа тавиал ингээд орон засаал энэ 7 хоног ингээд хаагаал тэгээд засаал тавьчихдаг. Янз бүрийн асуудал байх юм бол тэмдэглэхээ маш сайн. Тэгээд зам засвартай үнэхээр явахгүй гэдэг замыг бүр хаах юм бол тэр чинь дэвэртэй тэгээд шар тэмдгээр ингээд замын дагаа өгчдөг байхгүй. Одоо засвартай замын машин дээд энэ нүгээр явна уу гэдэг. Divert direction гэсэн байдаг байна. Яа л явчих. Та нар ингээ анзаараад байхад бол ингээ Английн замын тэмдэглэгээ маш сайн. Бүгдийн сайхан тодорхой бичээнд тавьчихдаг. Зигзаг биш та энэ зигзаг гэдэг гурвалжин юмнуудыг параллел юмнууд эдгээр дээр зогсож болохгүй. Ерөөсөө огт зогсож болохгүй. Амбуланс түргний дэрвгүй. Орооч гэрлээ харивчулчаад гэлэндээ байна. Тойрог дээр зогсоод. Манайд түргний тэрэгний жолооч хийжсэн нэг жолооч ажилт юм байлаа. Нэг удаа ажил дээр амбуланс гэсэн хузамсавч үгүй чи юу амбуланс залуу явчих байгаа гэсэн чинь. Би түргний тэрэгний жолооч ажиллаж байсан юм а. Тэгээ би одоо доорын жолооч болцсон гэдэг. Тийм нэг жолооч байлаа. Сэрэн богод. Нэг автобусны жолооч бас ороод ирсэн явж байсан. Автобусны жолооч байж байгаа тэгээд лорийн жолооч болсон гэдэг. Тийм нэг жолооч байлаа. Ер нь жолооч нарын нэг 80% нь өрмийнэд байгаа шүү манад. Өрмийнээс мараа 3 сая жолооч нар орж ирсэн гэсэн. Дан жолооч нар. Тэгээд энэ Английн лорины бизнес чинь өрмийнүүд атгах юм шүү. Ер нь ажиглаад ахад бол дандаа өрмийнүүд Польшд бол зөөхөн байлаа. Оросд бол зөөхөн. Тэгээ Eastern Europe-ын тэр өрмийнүүд хамгийн их нэлээ те. Сонирхолж хэлэхэд бол юм байна. Энэ ч гуштай зам. Энэ шар хайр зэрэг жохор дэмжиж байгаа. Яг хэмжээгээр гарах болохгүй. Нэг зам дээр бол нэг иймэрхүү л явд юм да. Тэгээ та нараа сонирхолж харуулахад бол дэлгүүрээс дэлгүүрийн хооронд замаа сайн мэддэг байх хэрэгтэй. Одоо ч би ер нь зах цугаас замаа мэдж эхэлж л байна. Тэгээ хайванд гайв болох байлгүй те. Бензин нэ.
Хийслээ. Oh, come on. Дизель 447 паунд. 304 литр. 1 литр нь 1 паунд 46 мөнгө гэрэм пенс юм байна. Зоч тааж байгаа. Яа. Өнөөдөр ажиллагаа дуусч байна. Өнөөдрийн ажил дууслаа. Чи засаа хий. Цагт болж байна. 3 цаг 30 минут. 3 цаг 32 минут. Тэгэхээр 6-аас эхэлсэн гэдэг чинь айгуу дуусч байгаа юм шүү. Бараг 9 цаг ажилласан юм шүү. 9 цаг 10 сагс ажилласан байна. Болж шүү. Ингэж дуусаад байвал болж шүү. Эмээ манайхаа. За өнөөдрийн сонин сайхан гэх юм бол сайн нэг вэста буулгаад явжсэн чи нэг өрмийн жолооч байдаг байхгүй. Нэг өрмийн нэг эднийг бол арай олон жил ажилтсан юм байна. Тэгээд хаගේ чам янз бүрийн хэрэгсээ тус хүмүүсийн янз бүрийн хүмүүс чамаг ингээд дээлс мэлгээд янз бүрийн бол надад хэлээрэй гинэ. Юу гэсэн чинь яг та чамаг ингээд хаадсан чи сайн тоххой тадлаа. Би зүгээр чамаг янз бүрийн хүн дээлсгүй надад хэлээрэй гинэ. Тэгэн би за тэгээ. Сайн айгу хол гэлээ. Өрмийн хамгаалагчтай болж штэ. Энд тэр аяж удаан ажилласан болохоор энэ авийн жолооч удаашаа сайн танд юм шүү. Тийм ээ. Тэгж авч яа нэг жолооч. Гайгүй хаа гэж хэлсэн чинь зүгээр л хэлээр л хэлчихсэн шүү дээ. Би ч угаач хэлэх үү? Тийм ээ. За бичих цаас болцсон. Кофений хаяг талт энэ. Тусаад савлж аавна. Энийг цэвэрлэг спрей нь байхгүй. Энийг спрейг нь хүмүүс туучдаг юм уу? Энэ яа дуусчдаг юм. Яг юм аач болохлаа. Спрей байхгүй тэгэл юугаар ачиж. Усаар орж байгаа ачиж хэвчээ. Галчуу байж. Тийм ээ. Фотон ачиж өгөө таач. Хараач. Саа харчаад өгчээ. Ашаа цэвэрлээд. Цэвэрлээ. Цэвэрлээд өгчлөө гоё шүү. Би гоё ашаа цэвэрлээд өгдөө. Тэгээд дараагийнхан хүмүүс нь болохоор
Заураад л өгдөө штэ надад. Эхэндээ ч би одоо тэгээд хилдэг байсан. Тэгээд одоо сүүлдээ ч одоо хэлхээс залах чинь дөө. Усна тэгээд тоохгүй тэгээд тэр жорж ял заавруулчаад явхаад бод. Эргэлжээл тэгээд гэс ажлаа амжуулсан болоо гэл. Би болохоор ингээд гоё ачаа цэвэрлээ тийм. Дараагийн үндэ бас нэг гоё цэвэрх юм өгч байгаа шүү дээ. Тийм ээ. За тэгээд бичлэгтэйгээ цуг байсан та бүхэндээ маш их баярлж байна. Удахгүй шинэ он гарлаа. Бүгдээ тэгээ шинэ онороо гоё сайхан ухтаараа та нартай шинэ энэ багийн энэ жилийн сүүлийн дугаар баг шүү. Энэ жилийн сүүлийн дугаар. Тэгээ шинэ оноо шинэ дугаараа хийн. Та нартай сюрприз барина. Гоё бичлэг ингэ бодсон байгаа. Тэгээ шинэ оноо гаргалаа та нарт харуулъя. За зэрэгэд болчлоо дөө. За тэгээд бичлэгтэйгээ цуг байсан та бүхэндээ маш их баярлалаа. Шинэ оноо сайхан ухтаараа and гадуур дотор битээ архиуж архиа хэтрүүлж ууж гадуур дотор ганцаараа битээ яваараа хүлдэж өгнө шүү. Гадаа хүйтэн байгаа бах Монголд. Тийм болохоор бүгдээрээ сайн 7 хувцас өмсөд архиа тааруулж уугаараа. Ялангуяа шинэ жилээр ч нэг амар олон хүмүүс хөлдсөн зургтай байдаг шүү дараа нь. Тийм болохоор манайхаа гоё зүг баярлаад гоё загстай бүх юмыг хэтрүүлэхгүй гоё өнгөрөөгөөрэй. За тэгээд 2025 онд уулзъя. 2024 онд үгээр дуусны мэдэгдэе. За 24 онд хамтдаа байсан та бүхэндээ маш их баярлалаа. Талархаж гин. Лайк, subscribe дарсанд баярлж байгаа. Тэгээд би бас хичээж гин гоё бичлэг хийх гэж. Тэгэхдээ дандаа нэг л ажлын талаар болоод байна. Гэхдээ гоё юм ин удахгүй. За тэгээд хэдүүлээ бөөнөр шинэ оноо сайхан ухтаараа тэгээд 2025 онд дахин уулзъя. За баяр та. Please subscribe my daddy channel.